Монгол турхтны миний Монгол бичиг олон улсын 6 дугаар уралдаан өнөөдөр буюу энэ сарын 23-наас 27-ны хүртэлх хугацаанд нээлттэйхийн Төв гандан гişлэн хийдийн Бацаагаан дугны үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж байна. Бүх насныхныг хамруулдаг энэхүү уралдаан нь 1000 жилийн түүхтэй Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, Монгол бичгийг төрийн бодлогоор дэмжих, үндэсний шашин, соёлын их сурвалжийг судлан суралцахад оршиж байгаа юм. Уралдааны бүтээлийн ангилалд оролцогчид цаас, торго, мод төмрөөр Чингис хааны сургаал, Бурхан багшийн сургаал, эртний уран зохиол болон яруу найргийн сонгодог мөртөөс зурах, сэлэх, оёх, наамал хийх зэргээр оролцох бол бичгийн уралдаанд Монголын эртний сонгодог оюун түлхүүр цаасан шувуу зохиолоос өгөгдсөн сэдвийн дагуу зохиомж асуудал төвшүүлсэн өгүүлэл хэсгээ бичиж оюун ухаанаа сорж байгаамаа. Монгол турхтны миний Монгол бичиг олон улсын 6 дугаар уралдаан 2022 амжилттай эхэллээ. Тус уралдаанд 455 оролцогч бүртгүүлснээс сурагчдын ангилалд 190, насан туршидчдын ангилалд 150, мэргэжлийн багш нарын ангилалд 90, бүтээлийн төрөлд 60 оролцогч бүртгүүлжээ. За нийтдээ 8 дүүрэг 21 аймаг оролцож байна. Ингээ 2 өдөр уралдаан маань багнаадмаар үргэлжилж 25-ны 11 цагт шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ болно. За монголчуудын оюун ухааны үндэс болсон монгол хэл соёл, монгол хэл бичиг сэтгэлгээний үндэс болсон буддын шашин цогцолсон энэ сайхан газар энэ уралдаан ингээд нутагшиж одоо идэвхтэй үр дүнгээ өгөөд олон жил болж байна. Ер нь оролцож байгаа сурагчдад бол монгол бичгээс сурах эрмэлзэл дүүрэм мөн одоо оролцогчдын одоо ур чадвар нэлээд одоо сайжирч байгаа нь бол жилээс жилд харагдаж байна. Миний Монгол бичиг гэдэг энэ 6 дугаар уралдааны зохион байгуулж байгаа юм байна. Нэг үзэсгэлэн одоо бүтээл үзэсгэлэн гаргасан юм байна. Ингээ өв уламжлалаас сэргээж монгол бичгээс сэргээж байгаад бол сэтгэл их өндөр байна. Бидний үчи монгол бичиг зааж байгаагүй зүгээр би дааж бол уншиж сурсан. Баг зэрэг уншина. Өнөөдөр энэ гандан хий дээр ороод ингээ сайхан ийм сайхан үзэсгэлэнтэй юм гаргасан байгааг бол хараад энэ гандан бол энэ хуучин бичиг бол маш их сайхан зохион байгуулж энэ хүүхдүүдийн бүтээлүүдийг энэ давтар тавьсан байна. Ингээд сайхан ажил болж сайхан байна. Бүх соёл энэ бичгийг хадгалж үтгэхэд бол би бас их одоо энэ хуучин бичгийг сэргээж ингэж гаргаж ингэж үзэсгэлэн гаргаж энэ гандан хийдээс ийм сайхан юм зохион байгуулж би бол их баяртай байна. Сайхан санагдлаа. Сайхан байна. Би бол энэ бүтээлүүдийг хараад тэр их сургуулийн хүүхэд ингэж дугууруулж бичсэн байж тээ. Тэр бол бас л их мөлийн авьяас ардж бичигдсэн. Ер нь бол их л сайхан бүгдээр их сайхан болсон байна. Тэгээд цаашид энэ сургуулийн хүүхдүүдэд энэ монгол бичгийг бүгдэнд нь одоо сургаасаа л гэж би хүсэж байна. Бидний үед бол монгол бичиг үзэж байгаагүй яг өсгийг нь бол үздэг байсан. Тэгээ одоо бол нэг сайн хэмжээд үзээг л байна. Тэр нь бол үзэхийсэн ямар сайхан юм бэ гэсэн сэтгэл төрөөд одоо монгол бичгийг үзье тал гэж бодож байна. Ингээ гандангаар ороод мөргөөд ингээд явж байсан ийм сайхан бүтээл гарсан байна. Үзэсгэлэн гарсан байна гэж ороод мөргөө явж байсан ийм сайхан бүтээл гарсан байна. Их баярлж байна эренгүүний хувьд. Энийг улам ингээд дэлгэрүүлж улам одоо Монгол улс бол монгол бичгээр юм цаашдаа ингээд яваасаа бүх юм ингээд үргэлжиж яваасаа л гэж бодож байна. Энэ уралдаанд ингээд нэг залуу үе маань айгу 10 жилийн дүүнер маань маш их идэвхтэй оролцож ингээд монголчууд өв соёлоо их сайхан авч явж байгаа юм байна. Хараад үнэхээр ингээд 10 жилийн хүүхдгээд бүр илүү их гоё юм хийсэн байна. Тэгээ ер нь их таалагдж байна. Тэгээ ингээд тойрч үзэл явж. Тэгээ залуу үеийнхэндээ хандж хэлгээд одоо монголчууд сайн сурцгаая. Тэгээ өвдөцөөс үлдээсэн уламжлалаараа бид нэр түүхтэй бахарх ихтэй тэгээд үнийгээ гээхгүйгээр хадгалаад авч явъя л уриалгаа. Тэгтгэл ер нь маш их гоё байна. Энэ монгол бичгийг олон янзын хэлбэр дүрсэнд оруулаад тэгээ бас урлагтай олчихсан явдал бол тэр л надад их гайхамшиг санагдаж байна. Тэгээ тэрийг үзэж байна. Одоо сайн үзэж дуусаагүй их гоё юм үзэх шиг байна. Энийг одоо үзэсгэлэн нээсэн их баяртай байна. Үзэж дуусах тэр бас хүний сэтгэл шал өөр болно л даа.